3 жилийн өмнө сэлб голын урсцыг нэмэгдүүлэх, орчныг тогтчуулах төслийн хүрээнд өнгө төрхийн өөрчлөхийн сацуу голоо аврахаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн төслийнхэн өнөөдөр 350 м газрын тогтчуулсан нэртэй сурган алдарлаа. Тэд их тойрвогийн гүүрнээс Голденвилл хотхны гүүр хүртэл 350 м. Голденвиллийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх буюу нийтдээ 1.3 км газрыг тогтчуулна гэж төлөвлөсөн. Тооцоо судалгаагаар ч нийт өртөг нь 8 тэрбум гэгдсэн ил төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэл болон дүүргийн төсвөөс 2 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэвч Оросын холбооны улсын туршлагатай 6 мэргэжилтний зөвлөгөөг тусгасан ил төсөл яагаад ч намжин болж хөрөнгө мөнгөгөөс болов төсөл хариуцсан нэгжин татан буугдсан үүнтэй холбоотой бололтой. Гэвч Оросын холбооны улсын туршлагатай 6 мэргэжилтний зөвлөгөөг тусгасан ил төсөл яагаад ч намжин болж хөрөнгө мөнгөгөөс болов төсөл хариуцсан нэгжин ч татан буугдсан нь үүнтэй холбоотой бололтой. Нийслэлийн мэргэжилтэн төслийг хэд хурдтай хийсэн, зураг төсөл алдаатай гарсантай холбоотойгоор ажил нь саадсан гэдэг тайлбар өгч суудаг байна. Том төслүүд дунд дураараа тонгочж, дунд чимгөрөө наадж, гүзээ сууж, гүлий цуудаг бүхс долоогч дарга нарт эдэж ууж хандаггүй элжирсэн сэтгэл ядаад. Ичхэ мэдхгүй хулгай хэдэг халтар гараатаад дарсан зүйт чинь одоо чамайг хадны мангар өч хөдлөх болох нь. Тийм учраас яг энэ мөчөөс эхэлж бүхс долоохоо одоо бол ил бус аршаанд мөн түнчлэг хин нэгэн төдийгүй энэ сайхан их орондоо чин сэтгэлээсээ хандаад нэг удаа үз. Чамайг хайрлна, чамайг хамгаална. Чин шудраг байсны чинь хариуд чин шударгаар ивэх болно. Төсвөөс өнгөрсөн хугацаанд сэлб голын урсцыг сайжруулахын сацуу иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд 1 тэрбум 985 сая төгрөг зарцуулж, хамгийн сүүлд 2013 онд 297 сая төгрөгийг бүтээн байгуулалтанд зарцуулж, нийтдээ төсвөөс 2.2 их найдаг зарцуулсан гэх тооцоо гарч, зураг төсөлгүй, төлөвлөлтгүй эхэлсэн юм шиг ил төсөл яагаад ингэж их мөнгө зарцуулаад байгаа ч хэлхийв. Энд Норбу компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч дашрамт сэлб голын олон жилийн дундаж урсцсан 10-аас 15 куб метр секунд байсан ч одоо багасч 1.2 куб метр секунд орчим болсон гэдэг. 10-аад метр өргөнтэй урсцсан өнөөдрийн туулын дайтай сэрүүн тунгалаг байсан гэгддэг сэлб голын ирээдүй хаана явна вэ? Энэ мэтээр янз бүрийн том төсөл зохиож, том төсвөр бага ажил хийж, бие биенээ хуурсаар суух уу? LCN Төмний телевиз.